Гэрээт харуул хамгаалтын тухай Монгол Улсын хуулийн 11-р зүйлийн 11-ийн 2 дахь заалтыг үндэслэн 2008 оны 126 дугаар тушаалаар гэрээт харуул хамгаалтын байгууллагын алба хаагчдын дүрм төвцсний загвар, өнгө материал болон дүрм төвц сэргийлэх журмыг баталсан байна. Батлагдсан дүрм төвцсний загвар өнгө нь гэрээт харуул хамгаалтын үйл ажиллагаа явуулж байгаа нийт байгууллагын ижил байх бөгөөд зөвхөн таних тэмдэг логогоор ялгагдах юм байна. Батлагдсан загварын дүрм төвцсаар 2008 оны 9-р сарын 30-ны дотор Багтаан алба хаагчдыг хангуулах арга хэмжээ авч журмыг хэрэгжүүлэн ажиллахыг гэрээт харуул хамгаалтын үйл ажиллагаа эрхлэн явуулж буй байгууллагуудын дарга захирлуудад даалгаж тушаал загвар журмыг гэрээт харуул хамгаалтын үйл ажиллагаа явуулж байгаа эрх бүхий байгууллага аж ахуйн нэгжүүдэд хүргэж хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулан хяналт тавьж ажиллах талаар Төв орон нутгийн цагдаагийн газар хэлтсийн дарга нарт үүрэг чиглэл өгч ажилласан байна. Цагдаагийн ерөнхий газрын нийгмийн хэв журам хамгаалах албаны бодлого зохицуулалтын хэлтэс, нийслэлийн цагдаагийн газрын хэв журмын хэлтэс хяналт тавьж ажиллах юм байна.